За оюун нуур яагаад ийм ногоо харагдаж байгаа юм бэ гэдг нь бол миний анхаарлыг маш их татсан. Дөрвөн уулын дунд тогтсон гадагшаа урсгалгүй энэ нуур тув тунгалаг өстэй. Тэгсэн атлаа яагаад ногоон байгаа юм бэ? Энэ нуур болохоор 200 м урт, 170 м өргөн, 25 м гүн. 1971 онд доктор Цэрэн Содном ингэж хэмжээ тодорхойлсон байдгийн байлаа. Нуур ногоон өнгөтэй харагдах 3 шалтгаан байдаг. Нэг нь бол замагнаас болоод ногоо харагддаг. Гэтэл энэ нууранд бол замаг бол бий болж хараагүй. Эргэн тойрондоо битүү модтой уул бас ногоорч харагддаг. Гэхдээ оюун нуурын эргэн тойрны уулс бол модгүй нүцгэн урдан талдаа нэг жахан сөөг байгаа. Тэгэхээр одоо мод ургамлын нөлөөгөөр нуурын мандал ногоорч харагдаж байгаа гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Гурав дахь шалтгаан бол усан дотор бичил замаг буюу фитопланктон хлорофилл пигментийн хэмжээтэй хуримтлагдах юм бол нуур ногоо харагддаг. Бичил замаг бол амьд организм учраас фотосинтез явуулна. Түүнийхээ нөлөөгөөр хлорофилл нь нарны улаан цэнхэр туяаг шингээж аваад ногоон туяаг ойлгодог. Ингээд хүний нүдэнд ус ногоон өнгөтэй харагддаг. Ийм л шалтгаанаар энэ нуур ногоон болоод оюу гэдэг нэр авсан болов уу гэж би таамаглаж байгаа. Нуурыг дэрэгдээс нь харсан ч гэсэн ногоон бас усанд нь жижигхэн шавж олон байсан. Энэ нуур гадагшаа урсгалгүй учраас л ийм шавж үрдсэн байх гэж би таамаглаж байна. Энэ бүхнээс нь үүдээд би бол оюун нуурыг бичил замагтай бахаа гэж бодож байгаа. Энэ таамагийг үүсгэх гээд янз янзын судалгаа сүлд нь ингээд хайгаад үзсэн боловч надад миний таамагийг батлах эсвэл айл нотлох ямар ч судалгаа олдоогүй. Оюун нуурыг одоо гүнийн урт өргөнийг хэмжснээс цааш өөр ерөөсөө судалгаа хийгээгүй байгаа юм билээ.